Сайн бацхан үзэгчдээ хятад хэлний дунд чатны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээр үеийн ирээдүйн цаг мөн нийгмийн чиглэл заасан нөхөр гишүүний тухай үзсэн. Дахин нэг давтацгаая. Хятад хэлнээ ирээдүйд болох үйл явдлыг яа ле快要了就要了гэсэн бүтцээр илэрхийлдэг. Жишээ нь快要开门了，我们赶紧走. Орчуулбал онгойчлоо, хурдан явцгаая. 妈妈晚上就要下班回来了，要打扫房间. Ээж орой ажлаа тараад ирэх нэ. Өрөөгөө цэвэрлэх гэх мэтээр ирээдүйн цагийг заадаг. Дээрх ирээдүйн цаг илэрхийлдэг бүтцээс 就要了заавал цаг заасан үгтэй цуг ордог онцлогтой. Харин нийгмийн чиглэл заасан нөхөр гишүүн гэдэг нь лай болон чи гэсэн үйл үгээр үйл хөдлөлийн зүг чигийг шан, ся, жин, чу, хуй, гуо, чи зэрэг үгийн ард орд илэрхийлдэг. Анхаарах нэг зүйл нь орон байр зайсан тусагтуунтай бол лай жишээ нь өгүүлбэрийн төгсгөлд ордог онцлогтой. Ингээд өнөөдрийнхээ хичээлийг эхлүүлье. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол хувирал өөрчлөлтийг илэрхийлэх арга болон одоо өрнөж буй цаг бас будан арчие гэсэн хам бүтц юм. Үзэгч та бүхэн дараах бичлэгийг үзээд асуултанд хариулаарай. 这个人怎么了? 这个人怎么了гэсэн асуултын хариу 这个人老了. Энэ хүн хөгшөрсөн гэж хариулах нь байна. Тэгэхээр хөгшөрсөн гэх энэ хувирлыг лө туслах үг илэрхийлж байна. Дараагийн жишээг харъя. Бид зурагнаас улирлын өөрчлөлтийг харж байна. Өгүүлбэр болгон хэлбэл 现在天气热了. Одоо цаг агаар дулаарцгаж. 现在天气冷了. Одоо цаг агаар хүйтэрч гэж. 他爷爷也开始用电脑了. Түүний өвөө ч гэсэн компьютер хэрэглээд эхэлчихсэн гэх нэ. Дараагийн өгүүлбэр 他是大学生了. Тэр их сургуулийн оюутан болсон. 我有男朋友了. Би найз залуутай болсон гэх мэтээр юмс үзэгдлийн өөрчлөлт хувирлыг илэрхийлдэг байна. Одоо дараах зургийг хараад өгүүлбэр зохиож дасгал ажиллаж үзье. 去年他学习画画，今年他 Та бүхэн гүйцэтгсэн өгүүлбэрээ тулахаарай. Эхний өгүүлбэр 去年他学习画画，今年他学习唱歌了. Утга нь өнгөрсөн жил тэр зураг зурхыг сурсан, энэ жил дуу дуулахыг сурлаа. Дараагийн өгүүлбэр 他们以前是游泳队队员，可是现在他们 他们以前是游泳队队员，可是现在是足球队队员了. Тэд өмнө нь усан сэлэлтийн багийн тамирчид байсан. Харин одоо хөл бөмбөгийн багийн тамирчид болсон гэж лөөгийн тусламжтай юмс үзэгдлийн хувирлыг илэрхийлэх нэ. Харин бу л гэсэн бүтцээр болчихсон гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ нь 他这次不来了. Тэр энэ удаа ирэхэ болчихсон. 他不认识我了. Тэр намайг танихаа болчихсон гэж орчуулах нэ. Үзэгчтэй та яг одоо юу хийж байна вэ? Тэгэлгүй яах вэ? Та яг одоо хятад хэлний хичээл үзэж байна. Хятад хэлэнд яг одоо болж буй үйл явдлыг 正在呢, 现在呢, 在呢гэх мэт бүтцийг ашиглан илэрхийлдэг.
Тэгвэл бүгдээрээ би яг одоо хятад хэлний хичээл үзэж байна гэж орчуулъя. 我正在收看汉语课呢 гэж хэлэх юм байна. Дахин дараах өгүүлбэрийг хамтдаа орчуулъя. Тэд бүжиглэж байна гэвэл 他们在跳舞呢. Харин тэр одоо хичээл хийж байна гэдгийг орчуулвал 他现在做功课呢 гэж орчуулах нэ. Харин одоо бүгдээрээ дараах өгүүлбэрийг дахин нэг харцгаая. 昨天下午他给我打电话的时候，我正在看报. Өчигдөр үдээс хойш түүнийг над руу уцаар ярих үед би яг сонин уншиж байсан гэж өнгөрсөн цагийн тухайн үйл явдлыг зунзаагаар илэрхийлдэг байна. Харин ирээдүйн цагт бол 下星期六晚上你去找他的时候，他一定在复习语法呢. Дараагийн хагасны орой чамайг түүнтэй уулзахаар очих үед тэр хэл зүйн давталгаа хийж байх нь амжиггүй гэж ирээдүйн цагт яг юу хийж байгаа болохыг нь илэрхийлэх нь байна. Харин одоо дасгал ажиллаж үзье. Та бүхэн хаалтанд байгаа үгийг ашиглаад зураг харж өгүүлбэрийг гүйцэтгээрэй. 你妈昨天给他打电话的时候，他 хаалтанд ма if гэсэн үгийг ашиглах нь байна. Харин одоо гүйцэтгсэн өгүүлбэрээ тулгацгаая. 你妈昨天给他打电话的时候，他正在买衣服。буюу Нима өчигдөр түүн рүү уцаар ярих үед тэр хувцас худалдаж авч байсан. Дараагийн өгүүлбэр 下星期天彼得去他家的时候，他们 хаалтанд 锻炼身体гэсэн үгийг ашиглах нь. «下星期天彼得去他家的时候，他们在锻炼身体呢。 Питер эрг бүтэн санд тэдний гэр рүү очих үед тэднийхэн бие чирэгжүүлж байсан гэх нэ. Харин хятад хэлнэ тэгээд ч зогсохгүй тийм гэсэн санааг бүдэн эрчие гэсэн хам бүтцээр үүсдэг ба энэ нь өгүүлбэрийн ахих харьцааг илэрхийлдэг. Жишээ нь бүдэн та 不认识我了，而且我也可能不认识他了. Орчуулбал тэр намайг танихаа байгаад зогсохгүй, би ч бас түүнийг бараг танихаа байсан. Дараагийн өгүүлбэр 张老师不但是我的汉语老师，而且也是我的中国朋友. Жан багш миний хятад хэлний багш төдийгүй бас хятад найз гэнэ. Дээрх өгүүлбэрээ эргэн харъя. 不但他不认识我了，而且我也可能不认识他了. 张老师不但是我的汉语老师，而且是我的中国朋友. Эхний өгүүлбэрт бүдэн нь та ба түүний гэсэн эзэн бие өмнө орсон байна. Харин дараагийн гишүүн өгүүлбэрийн эзэн бие нь «wo» буюу «би» гэсэн төлөөний үг байна. Өөрөөр хэлбэл уг өгүүлбэрт хоёр өөр өгүүлэгдэх юм байна. Тэгвэл дараагийн өгүүлбэрт Жан багш гэсэн нэг л эзэн бие байна. Тэгэхээр эзэн бие нь хоёр өөр байвал бүдэн гэсэн бүтц нь өгүүлбэрийн эхэнд, харин нэг байвал эзэн биеийн ард ордог байна. Үзэгчдээ бид өнөөдөр хятад хэлний нөхцөл байдлын өөрчлөлтөн хувирах хэлбэрийг илэрхийлэх арга болон үйл хөдлөлийн одоо цаг мөн ахих харьцаа бүхий нийлмэл өгүүлбэрт ордог холбоос үг болох бүдэн эрчие гэсэн хам бүтц зэргийг үзлээ. Харин дараагийн хичээлээр одоо үргэлжилж буй хугацааг илэрхийлэх арга мөн б бүхий өгүүлбэр үр дүнгийн нөхөр гишүүн болох зай даа зэргийн үүргийг үзнэ. Та бүхэн үргэлжлүүлээд Ундраа багшийн уншлагын хичээлийг хүлээн авч үзнэ үү?